Шүүх ерөнхий зөвлөл хөдөө орон нутагт ажиллаж, орон нутагт шүүх байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын 21 аймагт байрлах нийт 73 шүүхийн 41 тамгын газарт ажиллажээ. Нийт ажлын хэсгүүд шүүхийн шинтгэлийн талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл хийсэн төдийгүй иргэдийн санал бодлыг сонссожээ. Гол үндсэн зорилго нь юу юм бэ гэхээр шүүхийн тухай хууль болон хуульд зааснаар шүүхийн захиргааны тухай хууль зааснаар шүүхийн ерөнхий зөвлөлийг гишүүд өөрсдийнхөө ажлын тайланд нийт шүүгч нарт танилцуулах ёстой. Энэ үүргийг хэрэгжүүлэх үүднээс шүүхийн ерөнхий зөвлөл 2014 онд хийсэн ажлынхаа тайланд Монгол Улсын хэмжээний нийт шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулж цаашдын зорилтыг тодорхойлсон. Хоёр дахь үйл ажиллагаа нь бол шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг нийтэд нь шалгасан. За энэ шалгасныхаа дээр мөн энэ томилтын хугацаанд орон нутгийн иргэд хөдөлмөрчтэй уулзаж шүүхийн шинтгэлийн үйл ажиллагааны талаар тэдний санал хүсэлтийг нээлттэйгээр сонсож хэлэлцүүлсэн явдал бол энэ томилтын үйл ажиллагааны нэг гол оргил үеийн айлаг гэж хэлж болохоор байгаа. Тэгэхээр энэ орон нутгийн иргэд уулзалтанд бол нийтдээ 3620 иргэн энэ уулзалтанд хүрэлцэн ирлээ. Тэдний санаа бодлыг илэн далангүй нээлттэй сонссон. Түрүүчийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэн хэрхэн иргэд юу ярьж байгааг та бүхэд нэлээд судалж анзаарсан байна. За энэ үеэр мөн иргэдийн санал бодлыг сонсож тэднээс судалгаа авч авлаа. За энэ судалгаанд нийтдээ 1321 иргэд өөрсдийнхөө саналаар энэ шүүхийн шинтгэлийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх вэ, ямар санал бодолтой байна гэдэг талаар өөрсдөө саналаа өгсөн. Хууль тогтоомж шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан заавар дүрмийн журмын хэрэгжилтийг явц болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд бүхэлдэн шалгаж арга зүй удирдлагаар хангах зорилгоор шүүхийн ерөнхий зөвлөл хөдөө орон нутагт ажилласан гэж байна. Ер нь энэ иргэд ч өөрөө шүүхийн шинтгэлийн талаар их сонирхдог болсон юм байна. Үзэл бодлоо илэрхийлдэг болсон юм байна. Зүгээр нэг хэргийн талууд өөрсдийнхөө үзэл бодлоо илэрхийлэхээс гадна иргэд ч өөрөө шүүхийн шинтгэлийн талаар санаа зовдгийн байна гэдэг нэг гол баримт болж чадлаа гэж үзэж болно. За энэ үр дүн юу байвэ гэдэг асуудал. Тэгэхээр өнөөдөр нийтдээ 21 аймгийн 73 шүүхийн 41 тамгын газрын үйл ажиллагаанд ич бүрэн шалгалт хийж түүний үр дүнг тайлан мэдээг гаргах гэж байна. За хоёрдугаарт орон нутгийн тэр 3620 иргэнтэй уулзсан санал бодлыг сонссон явдал бол нэлээд нээлттэй шүүхийн нээлттэй үйл ажиллагаа нээлт тод байгааг нэг илэрхийлэл гэж үзэж болно. Эндээс шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрөх жонд хийсэн ажлыг нийт шүүхийн захиргааны ажилтнанд танилцуулж, ололт дутагдалт цаашдын зорилтыг тодорхойлжээ. За тухайн иргэн хөдөлгөөний удирдлагын үйл ажиллагаанд шалгалт хийж нэгдсэн стандартад жигдрүүлсэн гэж байна.